Алтан уулын домог. Эрт дээр цагт гин. Манчидтын дарлал манай орныг нэрвсэн хэцүү үед юм байх. Өргөн муудам нутгийн маань өнцөг булан бүрд олцгайсан гадаадын дүрмгийлэгчид ангамл хураа говь цөлхийг гатлан алт мөнгө олж л байвал амнасаа өхөөс үздэггүй байсан тэр цагт Ар Монголын говь нутагт алтаар бүтсэн нэгэн муул байдаг тухай хамд амжсан цуу яриа нэгэн баян тангадын сонорт хүрч гин. Ховдог шунхай тангад холын тэр их алтыг авах юмсан гэхээс хоол цайн хоолой руугаан явхаан болж хоногийн нойрно хойд зүгт хулжиж өдрийн бодол шөнийн зүудэнд амар заяа үзхэн болжээ. Баяжхийн дон шүглсэн баян тангад байж сууж чадахгүй болж барлаг зарц бараа болгоч нараа нэгэн өдөр цуглуулж уулыг тэр хэвээр нь ачсан ч болохоор урд гихчийн жингийн цуваа бэлтгэж алс холын Ар Монголд байгаа алтан уулыг нурааж аваад ирээ гэж тушаажээ. Ирэх цаг чинь хэрэг болно гэж их цэрэг дагуулan явуулж. Өчүүхэнч гисэн алт аминдан ашиглах гэвэл өчиггүй цаазлаа гэж тэдэнд зэрлэг буулгаж. Баян тангадын илгээсэн бараа болгоч баруун хой зүгийг чиглэн явсаар бараг сарын хугацаа өнгөрөхөд нийлалт эрдэнэс гэлэлдсэн нэг их өндөр улын хормойд ирж буужээ. Холоос ирээд хот манах, хотонд ирээд хонь миних гэдэг шиг өнөөх өндөр уулын эргэн тойрон хөсөлж аваад өдөр шөнөгүй ухаж гарч гин. Ундах идэхээ мартсан шунхай тангадууд уулын хажууд улам гүнзгийлэн малтаж байтал өхөр шиг хэлбэртэй үлэмжийн томалт гараад иржээ. Улан дор нь их эрдэнэ байхад ухаад авчхаа мэдэхгүй урагшгүй муусай монголчууд. Ухаантай төрсөн дээдэс бидэнд уул шиг алтан алдах нь эндэ гэж уугуул нутгийн ард түмнийг бүтэл басамжлан шуугилдаж уулыг улам цааш нь ухаж байтал өнөөх алтан өхрийн өрөөсөн гэмрэн гараад иржээ. Бусдаас өртөж булга цохиж явах санаатай алтан шунсан нэг тангад өхрийн эврийг цохиод өгсөн чинь алтан уул бүхлээрээ дөрвөн нэжгэнэж багшин зур нурн өнөө олон тангадын дээрээс өчиггүй дарчгаж. Уулын уралтаас болж шахагдсан хий тангадуудын өмссөн хар тоорцогнуудыг талбар тийш нь хийсгэхэд тоолшгүй болон хар хэрэг нисээд явчих шиг болж гин. Тэр цагаас хойш өнөө үеийг хүртэл алтан үхэр өнөө уулан дорон хадгалаастай байдаг юм гин. Ариун баялаг эрднэн ариун хөвлөдөө хадгалсан тэр уулыг алтан уул гэх болж. Гэнэт идэх гэдсэнд гэмтээ. Гэнэт баяжих насанд гэмтээ нь үнэн шүү гэж домог төгсдөг юм. Авраг гөрөөлийн амьдарч байсан алдар цууд нэмэгт уулын ингэр барин алс баруун зүгийг чиглэн явхад домогт алтан уул тэнгэрийн хаяанд цэнхэртэн сөөмөлцөх нь ариун онгон хөвлөдийн алт эрдэнэсийн баялагч бий авраг гөрөөлийн ясч бий гэх шиг дүнгийн манамдж харагдах юм. Алтан ууланд дээр цагт алт ухаж байсан улмөр одоо ч болраагүй үлджээ. Домогт гарсан шиг өхрийн чинээ алт байсан гэдэг нь ардын аман зохиолын хэдрүүлэг юм. Харин элгэн халуун их орноо харийн түрэмгийлэгчдэд эзлүүлэхийг үлгүүлсэн эсэргүүцэж харуулсан нь энэ.